Сайн байна уу? Энэ удаа хуучин найз охин найз залуу ханаа уучлж сэтгэлээ бүрэн чөлөөлөх бясалгал хийцгээе. Бид хайрлсан хүнтэйгээ эрчим хүчний холбоосоор холбогддог. Харилцаа дууссан ч тэр холбоос тасардаггүй. Ингэснээр бидний эрчим хүчний зарим нэг хэсэг нь тэр хүн дээр гацсан хിവэр үлддэг. Шинэ хайр орох боломж болцоо орон зай биднэрт багтдаггүй. Сэтгэл дотроо өнгөрсөн хүнтэйгээ амьдарч байхад шинэ хүн орж ирэх ямар үе таалга эсвэл орон зай байдаг билээ. Энэхүү бясалгалыг хийснээр тэр холбоосыг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр инэрл хайраар салгаж өгдөг. Ингээд өөрийн эрчмийн талбарыг сэргээн цэвэрлэж өөрийн эрч хүчээ буцаан авах бясалгалаа эхлүүлцгээе. Бясалгал хийхэд тухтай таньцаад болохооргүй байрлалыг эзлээд нүдээ ханаад өөрийнхөө биеийг анзааръя. Амьсгалаа хамрын үзүүр дээр авчраад амьсгал орж гарч байгааг анзаарах гээд оролдоорой. Амьсгал авахд хүйтэн агаар хамраар орж амьсгал гаргахад бүлээн болж байгааг анзааръя. Ахин нэг амьсгал аваад гаргая. Амьсгалаа аваад гаргах тоолонд би тань улам бүр суларч байгааг мэдрээд хийгээрэй. Нүүрний булчингаас суллая. Мөрөөс суллая. Гараас суллая. Цээжээ суллая. Ташаа гуяас суллая. Өвдөг шил бүхлийн хуруугаас суллая. Амьсгал авах бүртээ би тань улам тайвширч байгааг мэдрээ. Та дотоод ертөнцтэй орж байна. Та өнгөрсөнтэйгээ уулзалж, уучлалт хөтлөгдөхөд бэлэн байна. Хуучин хайртай хүнээ төсөөлөөрэй. Тэр хүн таны урд зөөлөн дулаахан гэрэл дунд зогсож байна. Түүний царай нэмсэглэл, нүд, хувцас, дуу хоолойг бүрэн төсөөлөх гээд оролдоорой. Гэхдээ санаарай, та тэр хүнийг дуудаж буйн, уучлах, өршөөх, амар амгаланд хүрэхийн тулд юм шүү. Түүнд хандан дотроо эсвэл чимээгүй шивнэж хэлээрэй. Миний амьдралд орж ирсэнд баярлалаа. Бид биедээ баяр баясгал бас зовлон авчирсан ч энэ бүхэн намайг илүү үнэлэг, ойлгох чадвартай хүн болгосон. Би чиний дэргэд сэтгэлээ нээж унаж өссөн. Одоо би өнгөрсөнтэйгөө хайр инэрлэр уучлалаар салахыг хүсэж байна гэж төсөөлөн хэлээрэй. Хүйтэн хүндээ санамсаргүй үедэд миний зүрх сэтгэл үнэхээр их гомдсон, хүлээлт үүсгэсэн, зүрх өвдсөн, намайг ойлгоогүй мэд санагдсан, дэвчсэн, найдсан, бас гонигэлсэн. Гэхдээ би энэ бүхнийг одоо тавьж явуулж байна. Би чамайг уучлж байна. Би чамайг уучлана гэдэгт итгэж байна. Санамж уучлал бол зөвшөөрөл биш. Энэ бол өөрийгөө чөлөөлөх үйлдэл гэдгийг санах хэрэгтэй. Та хоёрын хооронд гэрлэн утас байгаа мэд төсөөл. Энэхүү холбоос хизээ нэгэн цагт илүү сайн болно гэж итгэж байсан. Ирээдүйд хамт байх найдвар болох байсан бүх хувилбарууд хэрвээ гэж
эхэлдэг асуултууд, түүний гарын халуун, хамт алгасан шөнүүд, инээмсэглэл, үнэр, дулаан дэврэл, хамт өнгөрүүлсэн энгийнч гэлээ үнцэнтэй мөчүүд, намайг ойлгоосай гэсэн гомдол, намайг хүлээн аваасай гэсэн гуниг, бид яагаад чадахгүй байсан бол гэсэн харамсал, хайр, анхны мэдрэмжүүд, та хоёрын сэтгэлийн нарийн уялдаа, торгон дурсамжууд энэхүү заар холбогдсон таны сэтгэлд үлдсэн байдаг. Одоо зүрх сэтгэлээсээ хэл. Би энэ холбоосыг уур хилэнгээр биш, харин хайр, уучлал, хүндлэлээр дасалж байна. Энэ бол төгсгөл биш. Энэ бол шинэ эхлэлийн эхлэл. Тод гэрэлцэн хайчаар энэ утсыг тайван дасал. Хайчилсны дараа тэр хүн таныг хайрлсан харсаар гэрэл дуусаж алгуурхан холдон одож байна. Та гунигтай биш, харин сэтгэл амар уужилсан дүүрэн мэдрэмжтэй үлдэж байна гэж төсөөл. Түүн рүү урсаж байсан таны хайр, анхаарал, цаг хугацаа, сэтгэл, бүхий л энергийн урсгал тань буцаад зүрхний төвд ороод ирж байна гэж төсөөлөөрэй. Тэгээд өөртөө шивнээд би өөрийн ирч хүч хайрыг буцаан авч байна. Миний сэтгэлийн орон зай одоо эдгэрч байна. Би амьдралаа дахин бүтээх хэрэгтэй. Би үүнд бэлэн гэж шивнээрээ. Гараа зүрхэн дээрээ тавиад нэг гүн амьсгал аваад дараа хүсийг дотроо хэлээрээ. Би өнгөрсөндөө талархаж байна. Би одоо үеэ тэрэн хүлээн авч байна. Би ирээдүгэ гэрэлтэйгээр угтаж байна. Би өөртөө хайртай. Би бол эрхчлөөтэй хүн. Би бол хязгааргүй. Урт амьсгаа аваад тэг гараарай. Баярлалаа. Энэхүү бяцлаглыг өөрийгөө чөлөөтэй гэж мэдрэх хүртлээр 7 хоногт 3-4 удаа хийхийг зөвлөж байна. Баярлалаа.